Та subscribe дарж суугаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Элсэн цүлийн үзэгдэшгүй залгигч. 2002 оны 100 Оросын Туркменийн эмнэлэг биологийн Продурбанец экспедиц Каракумын элсэн цүлд судалгаа явуулжээ. Шинжилгээний ангийн зорилго хуурай халуун уур амьсгалын хүний бие организмд нөлөөлөх онцлогийг судлах явдал байв. Эхлээд цүл рүү 8 хүнийг илгээсэн боловч 2-7 хоногийн дараа ердөө 3 хэн үлдэж бусдынхан бие ихэд муудсан тул туршилтыг зогсооход хүрсэн байна. Муса Исламбеков, Иван Федоров, Борис Ковтун 3 өдөр бүр Саяцурангаас баруун хойш 60 км дорших баазынхаа лагер орчмын элсэн цүлөөр холигсоор л байв. Тэд луужин, радио, утас, усны нөөц болон элсэн цүлд аюул нүүрлэж болзошгүй тул автомат буунууд авчээ. Туркменийн өндөр албан тушаалын түшмөлийн хамаатны хувьд Исламбеков экспедицээ буу зэвсэг холбоогоор хангаж шаардлагатай үед ойролцоох цэргийн ангиас дэмжлэг авах хаарч тохиролцсон байж. 2003 оны 6 дугаар сарын 16-ны шөнө өмнө зөвхт тэнгэрт сарны 3.1-ийн диаметртай хэмжээ бүхий зээрэнцэг 10 орчим минут гэрэлтснээр элсэн манхны цаагуур далд орсон байна. Дээс гүзэгдэхдээ огт чимээ гаргаагүй атал далд ормогдсон тэртээ алсад аянганы тасалданг нижигнэн шиг нандуу чимээ сонсогдсон ажи. Яг тэр агшинд цүлд нисдэг дэрэг юм уу? Агаарын бөмбөлөг осолцсон байна. Маргааш өглөөнөө тэд бүтэн 3 цаг яваад ямар ч улмөр ололгүй буцахаар шийдэх мөчид Федоров манхны орой дээр гараад өмнө нь багаахан нуурыг санагдуулах үйц гялтгансан гадаргуу болж харжээ. Энэ үрдийн зэрэглэнээс огт ангид харагдаж байв. Хэл хязгаарууд нь маш тод, онцгой хөдөлгөөнгүй хагаад гадаргууны өнцөгт ойртож болохоор ич. Нуур үнэхээр алсцсангүй. Удалгүй тэд гялалцсан тослог хар гадаргуунаас 30 метрийн зайд зогсож байв. Энэ бол зэрэглээ биш гэдэгт тэд бат итгэжээ. Гэвч нуур бус харин гадаргуугийн хотгор гүдгэр тэгш биш байгаа нь элсний бүтцийг санагдуулах аж. Сайтрajвал элсэн дээр дэлгсэн 20-25 метрийн диаметр бүхий хар гялгар хальсан ууттай тун ойролцоо харагдана. Тэндээс хачин үнэр ханхлах тул хэдэн агшны дараа тэдний толгой эргэж эхэлвэ. Нарны хэм 55 градус хүртэл халж хөхөрнөөс өөр сүүдэргүй болохоор ингэсээр байж ч магадгүй. Иван Федоров толбонд тулж ойртохыг хүссэн ч 10 алхалгүй ухаан алдах шахаад автоматаа унгаснаа нөхөд рүүгээ арай хийм өлгсөөр дөхвөө. Төөнийг сарвч босгон хэвтүүлснийхээ дараа цааш явж чадахгүйг нь ойлгоцгоо. Сүүдэрвч дор Федоровын бие дээрдэж юу тохиолдсноо ярьлаа. Толб руу ойртох хэрээр агаар хуурайч хөдлөх бүрийд улам их хүч шаардаж байсан гэн. Эцэст нь хүлээс тайлагдсан мэт чөлөөтэй алхаснаа бүх биеийн тогон цохилчихсан юм шиг чижирч эхэлжээ. Цахилгаан тог байсан ч байж магадгүй. Иймээс ч радио утсаар цэргийн ангитаач саяц сууринтай холбоо барьж болоогүй биз? Эрчүүдийн болсон явдлыг хэлэлцээд цохилт ямартай ч дулааны эрчим хүчтэй байсан гэх дүгнэлт хийж автомат бууныхаа хойноос нар жаргаж халуун буурсны дараа явхаар шийдсэн байна. Сөөдрөвчний дороос толб харагдахгүй байваа. Энэ нэг бол олон найрлагатай хальс, нөгөө бол өчигдөр элсэн цүл дээгүр нисээд өнгөрсөн объектоос хайсан байж болох ямар нэг химийн бодис юм болов уу гэж тэд ийм таамнажээ. Хортой бодисын хорт хийнээс л Федоровын бие муудсан байж таарна. Толбны зүгээс үе үес моддын орой шуугах луга хачин чимээ сонсд. Гарт цаагүй толбноос гарах чимээний учрыг тайлъя гэж бодоод сарвчнаас гарan ойртъя гэж бодсонгүй. Нэг хүн өртөөд өнгөрсөн тэдэнд хангалттай байв. Ердөө 3 ус шүү дээ.
Нар шингэсний дараа халууны хэм хурдан буусан ч Муса Борис хоёр зөөлөн цэвших салхи толбны хорт хийгүүл ээж ч магад гэж хагас цаг хэрхүүлэл. Цаг болмогц ковтун бууныхаа араас явж харин толбонд 15 алхам ойртод хөдөлгөөн нь үл мэдэх эсэргүүцэлтэй тулаад эхлэхийг мэдрэв. Ахиад 4 тав алхтал өнөөх саад арилмагц автомат буурууга тонгойсноо толбыг ажив. Толбны гадаргуун дээгүр яг автор дүл чимээгүйхэн тас нисгих дуу гаргангүй хажээ. Тэдгээр дүлнүүд эхлээд бүх ийл толбоор тэгш тархуу байснаа ковтууны зогсож буй зах руу гүйж эхэлмэгц Федоровын тогон цохиуснийг санаад яаравчлан холбол. 25 м хэр холдоод эргэн харав. Хэлбэр нэрс өөрчлөгдөж одоо хүнийг сорхоор тэмүүлж буй нэгэст аимшигын амьяоб хорхоотой тун адил болжээ. Өчиргүй сандарч яахаа мэдхэ болсон ковтун дэмэл автоматаар баахан шүршсэн ч сумны ашиг гарсангүй. Ковтуныг нөхөд дээрээ ирээд юу болсон тухай дөнгөж зураглаа дахин хартал. Толб тэдэн рүү нүүж байх энэ. Хурдан холдохоор хөдөлцгөөсөн ч толбны нүүлтийн хурд тэднээс хоцорсонгүй. Эцтэл туйлдсан Федоровоос болоод тэд нэлээн удаан явж байв. Хажууд нь луужин жагсаалаас гарч хойшоо бус гагцгүй ойртож буй толб руу заахтул одоор баримжаа авахд хүрчээ. Цаг яваад Федоров бүр тамирдаж ачаанаас нь сулсан ч мөн л энэ удаад нэмэр болсонгүй. Тексэр байтал толб бараг тулаад ирэв. Эцтэй нөхдөө удаан барьж чадахгүйг ухаарсан Федоров өөрийгөө орхихыг гуйгаад надад ямар тач автоматыг орхичход лагер руугаа буцсан. Би зүрхээ шангалаад энэ хачин толбыг жаал ажиглаадах гэл. Үнэн дээр тэр гайхал толб өөрийг нь хордуул жална гэж бодож байж. Нөхдөнд түүнийг орхихыг хүсээгүй ч Федоровын биеийн байдал цааш замаа өргөжлүүлэх үнэхээр боломжгүй байв. Лагер хүртэл хурдан алхаагаар 1 удаан бол 3 цаг. Тэн Федоров тусламж дуудаж болох радио станц байх. Ингээд л шуурхаа шийдвэ. Толбч тулаад ирлээ. Федоровт замаа өргөжлүүлэхийг санал болгосон ч тэр эрс татгалцсан тул Исламбеков ковтун хоёр лагер руугаа яарвчлаа. Манхны цаан Федоров болон толб далд орч тэндээс ямар ч хашгираа буун дуу гарсангүй. Муса Борис хоёр бараг гүйсээр лагерт хүрч баазтай холбоо баривал 3 цаг орчмын дараа нислэг тэрэг илгээхийг амласан байна. Цагийн дараа манхны толгойд ягаан дүлнүүд гарч ирэхийг тэд ажиглаваа. Толб хажууханд нь ирсэн ч удаан нүүж байв. Толб манхныг бүгэлдээ давсны дараа л тэр бараг 2 дахин томорч хүндэрсэн хэдий ч хүмүүс рүү тэмүүлж буй тодорхой болжээ. Харин ямар зорилгоор энэ гайхал толб амьдралын үл мэдэх тэгхтэй араатланлаг хэлбэр байх гэсэн таамнал тэдэнд төрсөн байна. Нөгөө хоёр толб руу ахаад буудаж үзэхэд гадаргуун дээрх ягаан дүлэн нэмэгдэхээс өөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Харин ч озоон өөр рүүгээ чанга мань хоёрын бие солорч бөөлжс сувдахын сацуу хөдөлгөөн бүр нь хүндрээд аажмар хөдөлгөөнгүй айдас тэр хоёрыг нөмөрч байва. Айц намчсны дараа Исламбеков туршиж үзэхээр шийдээд ховонцар савтай усыг толбны гол руу чулуудтал. Толбонд хүчлийн урвал явагдан 1 амметр хэр халцархаа үүсгэснэ. Түүнээс нь ус олгойдж эхлэв. Толб бараг 2 дахин ярагдан усаар норсон хэсгийг тойрох мэт хэлбэртэй болмогдсон. Мань хоёр дахин шил ус чулуудваа. Толб бараг шухар нүүж харин хоёр судлаач бүрэн тамирдаагүйдээд майхныхаа хажууд нар ургатал нам унацгаачи. Төдөлгүй нислэг тэрэг ирж хагас дутуу ухаантай Исламбеков ковтун хоёрыг авч явсан байна. Нислэг тэрэгний баг замдаа хідэнтэй тойр гийсэн боловч Федоров уул мөргүй алга болжээ. Исламбеков ковтун хоёр сэргийн эмнэлэгт 2-7 хоног хэвтээд биеийн сайжирсан байна. Энэ хугацаанд Исламбековын заасан газар орчныг нислэг тэрэгнээс мушгиж шинжилсэн боловч гайхал толб ийгч Федоровыгч ирээд олсонгүй. Цэргийн эмч нарын дүгнэлтээр тэд дулааны эрчим хүчний цохилтод өртсөн бөгөөд ийм нөхцөлд самуурсан ухамсар нь ямар нэг толбыг дүрслээд байсан гэн. Борис ковтун өөрсдийгөө
хий хоосон юм үзээгүй гэж эргэлзэж буй ажээ. Харин эргэтэн бүхий амьд биеттэй учирсан гэж баттаа итгэсэн байна. Элсэн цэлийн ер бусын амьтдын тухай домгууд Туркмен болон бусад улс үндэстэнд элбэг байдаг. Тийм нэгэн домогт элсэн дор амьдардаг, өдөр нийл гарч нарны туяаг өөртөө шингээдэг элсний араатны тухай өгүүлдэг. Түүнд ойртох тун аюултай хагаад ийм араатан уснаас маш их айдаг гинэ. Чухам ингэж гинэд сансандаа л мууса гайхал толбор бүр тодруулбал савлсан ус чулуудсан гэдгээ. Хөөхд насны хөгжилтэй дурсамжуудаа ярилцсан энэ ээлдэж байсан бидний хідэн залуугийн дунд чимээгүйхэн сууж асан Нямжав гэгч залуу. Би танарт Ёлкны өвлийн өвгөн хэрхэн чөтгөр болсон тухай сони юм ярьж өгөө гэв. Гэнэтхэн ийм хачи юм хэлсэнд гайхсан бид төөн рүү харвал бүсгүйчүүд маань ил дуцаарлан юун чөтгөр шулан бэ? Гоё юм ярилцаж байхад ирчүүд ийм балиар штэ. Заавал муу мухай юм ярих гэж санаачлах юм. Хэмээн дург үцхэн тэрэ. Гэтэл Нямжав. Огнэн үнэхээр болсон явдлаа. Би өөрийнхөө хоёр нүдээр харсан юм гэл. Бидний хідэн залуу үнийг сонсоод ихэд сонирхон. Хөөхнүүд сонсохгүй байна биз. Бид нар бол сонсон шүү. Чи үтсэн юм а яриад өгөөч. Гэ түн рүү ойртон ангайц гавал тэр. За тэгвэл намайг байна штэ. 8 дугаар анги төгсөх жилийн шинэ жилээр энэ явдал болсон юм. Хөдөө сумын дунд сургуулийн Ёлк их сүртэй болдог шүү дээ. Манай сумын төвийн Ёлкны өвлийн өвгөн аавд жил бүр тоглодог нэг хүн байлаа л да. Тэр бол Гима гэдэг орос хэлний багш өвгөн байна. Манай өвгөн олон жилч өвлийн өвгөн болсон доо. Намайг анх 1-р ангид орж байхад л өвлийн өвгөн болж байсан гэд бодохоор бүхэл бүтэн 8 жилийн турш Гима багш Ёлкны өвгөн тоглосон байгаа биз. Гэтэл намайг 8 төгсөх жил Ёлк болоход 2 хоног дутуу байхад Гима багш маань өөрийгөө боомлон өөд болчихдог байх. Энийг сонсоод өвлийн өвгөн аа болдог Гима багшийн араас ууттай бэлэг хүлээн авна гэж хоног тоолж байсан цөөнгүй хүүхдүүд уйлж хайлан сүйд болсон юм. Гэхдээ нэгэнт Ёлк болох зарлал гаргаж сум сургуулаар нэг дуйлаан тарьчихсан хойно яахаргүй зарлаж товлсон өдөр цагта Ёлк болсон биш бөө юм болсон доо. Гээд дуугүй болов. Энэ үе түрүүхэн л баялах хэрэггүй баяар заваан гээд байсан бүсгүйчүүд хүртэл Нямжавт ойртон сууж юу болсон гэж хэмээн шалж эхэлсэн юм. Нямжавч удаан гуйлгалгүй. Талигач багшийн оронд мэдээж өөр хүн өвгөн болохоор болсон. Өвлийн өвгөний хэлэх үг гэж хүн цээжилж ядаад байх юмгүй тул сургуулийн дотор байрны жижүүр болох Рендоговыг талигачийн оронд өвлийн өвгөн болгохоор болсон юм бил. Тог цаглагаан хязгаартай үе байсан тул насанд хүрэгчдийг насанд хүрээгүйчүүдтэй нь хойлон ердөө ганцхан цаг Ёлкны үйл ажиллагаа явуулах болж бараг үдшийн 9 цагт өхүүлж байж сая эхэлдэг юмдаг. Рендогов жаахан хазагнаад байсан болохоос бас ч гэж дайжгүй өвлийн өвгөн болсон бай. Ингээд мань хүн цас мөсний орноос гэж ирээд л өвлийн өвгөний хэлэх ёстой өгөө чадварлаг урсган өгүүлж зогссон. Гэнэт базарван хумпад эн чинь юу болоод байна хэмээн уулаг алдаад явчих. Үзэгчд болох сумынхан энэ Рендогов яаж солиорч гайгүй хөөрхөн жүжиглэж байсан юмсан архил гударчт арайчтэй хүүхдүүдийн өмнө нас намба бодохгүй гих зэргээр шүүмжлэн дүнгэнэж эхлэв. Гэтэл хэрэг бүр биш тлээ. Рендогов та нар над Гимагийн сүнс сүдрээ зайлуулаач гэж микрофон барьжигнуулан хашгираад өвлийн өвгөний цагаан тэл хөвөн сахал малгай сэлтэй тайлж шидчихэд сургуулийн заалны шаттай хаалгаар орилсоор гүйн гардг юм да. Араас нь эрэхтэй багш нар ч мөн гүйхээр алга болцоо. Энэ сацуу зарлагч охин гарч ирж дараагийн урлагийн номерыг зарлаж зогсдол. Заалны гэрлүүд бүгд унтарч тас харанхуй болов. Рендогов хашгирч гэлсэн Гимагийн сүнс сүдэр гэсэн үг заалан дотор хүмүүсийн сэтгэлд айдас түгшүүр төрүүлж өргсөн. Ченгтэлч гэрэл мэлсхийн асхын зэрэгцээ төрөөхөн Рендогов зүгтэн гарсан заалны шаттай хаалганы гаднаас нэгэн өвлийн өвгөн гараад алсаар ороод ирлээ.
Уг нь өвлийн өвгнийг заавал хөгжимтэй хүлээн авдаг л тэл. Гэтэл хөгжимч дуугараагүй, ер нь яагаад ч үгүй байхад гэнэт өөрөө ороод ирсэн өвлийн өвгнийг бүгд л гайхан өгдөв. Гэхдээ хэн ч алга ташсангүй. Рендогой гарч жаахан тайвшраад эргэж хувцас өмсөд орж ирж байгаа биз гэж бүгд л дор бүрнээ бодогдсон. Гэтэл хөгжимгүй орж ирсэн өвлийн өвгнийг үг хэлж эхлүүд заалан дотор яана ийнэ гэсэн аваа шуугиж дуулдаад намжин болов. Өвлийн өвгний дуу хоолой ердөө 2 хоногийн өмнө өөд болсон талигаж гима багшийн дуу хоолой болохыг бүгд таньсан юм а. Тэгтэл чолон хүн. Энэ Рендогой үхээд оршуулаач үгүй байгаа хүний дуу хоолойг дуурайгаад яах гэж байгаа юм бол? Ийм уваагүй хүнийг яах гэж өвлийн өвгөн тоглуулсан юм бэ? Гэж шуугилдаад явчих. Ялангуяа хил амтай айхтар авгаанаар чи болооч ямар баяр амтан бэ гэлцсэн бөхөмдөцсөн. Гэтэл гэнэт орж ирсэн өвлийн өвгөн том гацуурын дэргэд байх шуудата бэлгнээс авч жилийн жилд бэлэг авдаг онц сурлагт нуудын нэрийг дуудаж эхэлсэн юм. Гэвч зааланд үүссэн уур амьсгалаас болсон уу? Нэг ч хүүхэд очиж түүнээс бэлэг авсангүй. Тэгтэл өвлийн өвгөн надаас та нараа айх хэрэггүй. Би гима багш байна. Танихгүй байна уу? Гэснэ уйлаад эхэлсэн. Энэ үед зааланд байсан хүмүүс учиргүй айн гарах гэж зүтгэцгэн бие түлхэж ямар амар юм бэ? Энэ өөрийгөө боомлсон гима багшийн сүнс байна гэлцэн шахацалдаж байв. Гэтэл сумын хэсгийн төлөөлөгч залуу мөнөөх уйлж суусан өвлийн өвгөн рүү давдан очиж хөвөнгөөр хийж наасан сахал малгай хоёрыг нь ховх татан авсан юм а. Гэвч тэр хөвөн дор Рендогой битгий хил талигач гимагийн ерөнхийн ээж толгой байхгүй байв. Царайн цөмхий шоконд орсон хэсгийн төлөөлөгч залуу мөнөөх тол гойгүй өвлийн өвгний гадуур дээлийг чухмал хүү тадан урж орхисон юм. Сумынхныгаа хизээж тэгж айж гайхаж байхыг би харж байгаагүй. Сургуулийн заалан дотор хүмүүс үемэлдэн шөөгөлдөж ус хүссэн мал шиг нэг л тийшээ буюу заалны хойд хаалга руу давшилж байв. Гэтэл заалны таазаар утас татан өлгсөн өнгөнгийн туузан цааснуудыг гээл салхинд хамагцсан юм шиг дэрчигнэн хийсч яг заалны голд талигач гима багшийн боож өгсөн хөрөг хэн хүний нүдэн дээр дорхноо цогцлон харагдсан юм а. Тэр даруй сүлжилтэн ол садал болсон цаас тасалдан гима багшийн цогцос мангалзуулан шарлан дээр унсан юмдаг. Түүнийг унахад их дуу чимээ гарах байх та гэж бодсон ч ямар ч дуу гараагүй билээ. Хүмүүс хаалгаар гарах гэж ёстой л алалцаж байсан бөгөөд энэ завсар би гима багш байна. Надаас байх хэрэггүй гэсэн сөнг дуу сонсогдсоор л байсан юм. Энэ явдлын дараа хэсэг хугацаанд биеийн тамирын хичээлийг сургуулийн зааланд биш гадаа оруулсан юм а. Удалгүй эргээ зааландаа хичээлсэн. Харамсалтай дараа жилийн ёолкийг манай сумын сургууль өвгөн аавгүй тэмдэглэж бил. Хэмээн нэмж ав өгүүлээд ийм л хачи явдал болсон юм. Энэ явдлын тухай одоо ч манай сумынхан ярьдаггүй. Юу ч болоогүй юм шиг хавд ардж явдаг. Гима багш арх дарс суудаг байсан болохоор архины цагаан солио тусч улмаар амиа хорсон юм билээ гэв. Тэгтэл бидний хажууд сууж байсан нэг бүсгүй. Танаас модоо эрхвш өвлийн өвгөнтэй болсон биз дээ. Эсвэл нөгөө чөтгөр өвлийн өвгөн чинь байгаа юу? Гэд инээсэн юм. Тэгэхэд нэмжав дүүн рүү нугацтай хараад хэдэн жил өвгөнгүй ёолгдож байгаад саяхнаа Санта Клаустай болсон. Гэхдээ чи сонирхоод байвал өөрөө очиж үзэхгүй юу? Гэсэн юмдаг аа. Чихэна. Манай зарим нутаг оронд бүр тодруулбал Баянхонгор аймгийн зарим суманд хорхой нүдтнүүд байдаг тухай өнөөхөр ил далд ярилцдаг гэн. Ийм өвөрмөц био үйлчлэлтэй хүн сүү хөөрүүлэх юм уу? Мах чанаж буй айлд ороход сүүн хөөрөхгүй, мах нь буцлахгүй түүхирдэг гэлцдэг. Хорхой нүдтэн өвчин эмгийг олоод хилчигдэг. Элдвийг нэвт шувт хардаг гэлцгэн ч бий. Гэхдээ ийм чадвартай хүний талаар орчин тойрных нь баримттай ярихаас цэрвдэг юм.
Ийм нэгэн өвөрмөцнүүд харцтай Орос охины тухай Оросын нөлөө бүхий Окно сонин нэгэн дугаартаа нийтэлжээ. Окно хачин чадвартай болж эхэлмэгц. Би маш их сандарсан. Альяна маань хараахан нялхч ийм гоц чадвараа муу үйл ашиглаж мэднэ шүү дээ гэж Татьяна Стопцева сэтгэл түгшин бичсэн байна. Бяцхан Алины гудамжинд тэрэгэн дотроо шулган хэвтэх зур ээж рүү нэгэн үл таних эмэгтэй шууд ойртон ирсэн. Окно загалмал. Эстигвэс шуламтай болно шүү гэж түс тас хэлчгээд цааш түргэн алхасаар далд оржээ. Татьяна мэлгүлэрхөөсөөр юу ч хэлж амжсангүй. Татьяна тэр хачин зөвлөгөөг текст хийгээд мартсан ч Альянаг жигтэй загнаад эхэлмэгцэл түүний тухай гинэт сансан байна. Охиныгоо айхтар ширтээд эхлэхээр ихтэн нэг л таагүй болоод ирнэ. Нэгэнтээ бүр тун хачин үзэгдлийн гэрч болсон гэдэг. Тэр охиныхоо өрөөнд оронгууд мэгдэн зог тусчээ. Охин унсан өгж руугаа ширтэх агаад түүний харцаар өгж хөдөлсөн. Орных нь хавар агаарт хөвсөөр охины нүүрний хавд ирхэн тэр. Альянагийн анхаарал сарниж харц нь их рүүгээ шилжжээ. Охин гараа баяртайгаар савчхад өгчч доош унсан байна. Түүнээс хойш охиных нь өрөөнд санаанд багтамгүй үзэгдлүүд болоод буйг Татьяна ажиглаж эхэлжээ. 5 сартаа нэлх охин яагаад ч хүрхээргүй вааран сав харандаанууд нь хинч авч өгөөгүй байтал орон дээр хэвтэж байна. Хөршийнхөө муур руу ширттэл учиргүй сандран гүйж одсон тохиолдолж гарч. Нэгэнтээ бяцхан охин ханан дөлгөөтэй жаазтай зураг руу гарчээ. Төвний хурц гарцсны дор жаазны гадар ан цав гарсаар шалан дээр бутран унсан байна. Иймэрхүү тохиолдлууд Татьянагийн санааг зовоож эхэлсэн тул Альянаг загалмайлуулсан хэдий ч харцных нь эдчид үргэлжилсээр л байв. Энж жаал охиныхоо бүх хийл хүслийг өөрөө мэдэлгүй үг дуугүй биелүүлээд буйгааж мэдрэх болов. Тэр яг л манан дунд орсон мэт Альянагийн дуртай шоколад юм уу хүүхэлдэйг өөрийн ирэхгүй худалдаад авчих. Охиныхоо дүрлгэр хүрэн нүдний хурц харц ээжигээ ховсдох луга болдог гинэ. Том болох тусам хачин чадвах нь улам тодорсоор л байна. Охиноос үеийнх нь дөлс хийж багш нар нь жиирхэн. Нэгэнтээ хичээл дээр Альяна октийн ойлгомжгүйгээр багшаараа журналд онцтон хүчээр тавиулж дөнгөж юм. Түүний ярьснаар тэр багшийнхаа хажууд зогсон сайн дүн тавиулахыг нь хүссээд л хараад байсан гэн. Нэг удаа 12 настай Альяна "Ээжээ, та эмчид үзүүлээч. Зөрөгч нь өвдөж шүү дээ" хэмээн уулга галдан хэлж. Зүүн хаврагны доогуур хатгаад байх болсныг охин маань яаж мэддэг байна гэж гайхширсан Татьяна түүнээс "Чи яаж мэдээвэ?" гэвэл Альяна ерөн болоогүй янзтай. "Яг л би зүгээр л хардаг юм. Хүнийг өвдсөн газрын өнгө өөрчлөгдчихдөг" гэд мөрөө хавчаад өнгөрчээ. Охин онцгой чадвартай аль эрт дасал болсон бололтой. Альяна хүмүүс болон эд юмсыг нэвт тэгхтэй арьс ясыг бус харин янз бүрийн өнгийн толбыг хардаг гэж. Бас нүдэрээ хүсэл бодлоо хүнд дамжуулж эд зүйлсийг хөдөлгөж чаддаг байна. Татьяна нөхрөөсөө салснаас хойш хатам ихтэйгээ бараг харьцаж байсангүй. Альяна тэгхэд ой хагастай л байж. Гэтэл Тамара Ивановна авха санаандгүй зочлон ирвэ. 14 настай Альяна ширээний нөгөө тал толгойгоо бүхийлгөөд аль болох чимээгүй суухыг хичээж. Настай авха чөхнө сайдрачна. Тэгээ Татьянатай хоёулахна үлдсэний дараа. Алкагийн нүд яг л эцгийн шиг юм. Шидийн хүчийг нь өвлсөн болов уу гэж бодож ийсэн юм аа. Үнэхээр ч тэгж. Загал майлсан ч тус болсонгүй. Шулмын нүд нь яг л хിവэрэ үлдчихэж гэлээ. Татьяна гинтийн ийм яранд мэгдэд хөшчих шиг болов. Тамара Ивановна авха цай оочлонгоо өвөөгийнхөө тухай ярьжээ. Төвнийг төрлөх тосгонд нь бүр өөр хинч биш. Иван Кондон гэж нэрлдэг байсан гэд боддоо. Тэр өвчнийг онцлоод эмчилдэг, бас гэрийн савдгуудтай ярьж чаддаг байсан гэнэ. Нэг удаа түүнийг хоёр нөхөртэйгээ отгоор явж байтал гинэт баабгаа гараад ирчтэй. Иван аратан руу хүнд харцаар өрөвдөм ширтгэхийг нөхөд нь харсаар байж.
Гэтэл баавга дөрвөн хөлөө нуглан мөлгсөөр Иван тулж ирээд гарыг нь долоосон гэдэг. Үүнээс хойш тосгоных нь тэднийхээс дөлөх болж хагас жилийн дараа Иван согтуучуудын зодоонд нас барсан гэдгээ. Тосгоных нь түүнийг ёрын шидэд хүчийг өршөөгөөгүй гэргэлт химэн үгүүлсэн байна. Тамара Ивановна авха хүүхдүүдэд нь ийм ёрын удам дамжчихгүй гэж айдаг байсан ч тэгсэнгүй. Тэгээд ач охиндоо санаа зовон нэгэнтээ бэр рүүгээ найз авгаагаа явуулан айсан залуу их охиныг нь загалмайлуулчих байх гэж найдаж байсан байна. Даанч нэмэр болсонгүй дээ. Охин ч нөгөөгийн удам шигэ эм шулам эмгэн. Тамара Ивановна авха гараа савчснаа таг гөлөрчихсөн байна. Галын өрөөний үүдэнд Альяна эмгэн рүү аимшигтай муухагаар цооширтэй зогсож байна. Тэр даруй Тамара Ивановна авха зүрхээ дарснаа царай нь хувхайтан сандлаас муужран өнөв. Альяна түүнээс нүд салгасангүй. Татьяна түргэн дуудахаар утас руу ухас хийжээ. Хадам ихийг нь түргэн аваад явсны дараа их охин хоёрын дунд маргаан дэгдэв. Хүмүүс рүү ахиад хизээж бидхий ингэж ширтэж бай гэж ихийгээ гухад Альяна бүдэгхэн дуугаар. Бэн чавганцыг үзэн ядж гээд хөмсгөө буулгажээ. Татьяна охиноо алгадаад ав. Охин цочсноо ээж рүүгээ тонгоо ширтв. Татьяна жингүйдэн нүд нь бүрэлзээд орчлон өөдөөс нь зогших. Хоёр хүрэн цэг дээр хомигдох шиг л болоод явчихжээ. Охиноо нүрийг нь усаар норгоход л Татьяна сая сэрсэн байна. Альяна ихийгээ төврөн. Намайг уучлаарай чи би шулам биш. Би ахиж тэгхгүй гэд мэгшиж байсан гэдэг. Сургууль болон гэр орон дахь асуудлууд намжсан ч охин нь ярилцагч руугаа харахгүй хичээх болсныг Татьяна мэдэрчээ. Гэсэн хэдий ч охин нь энэ хичээл зүтгэлээс хизээ нэгэн цагт цуцаж ядрахгүй гэж хөөрхий залуу их санаан зовносоор л. Парапсихологч доктор Владимир Заруцкийн тайлбар. Үзэн ядалт дургуйцал уур хилэнгэд хүчтэй сэтгэл хөдлөлийн илэрлүүд харцаар дамжин цацагддаг шүү дээ. Хүмүүс ер нь харцныхаа хүчийг аяндаа зохицуулж сурдаг. Гэвч Альяна шиг асар их эрчим хүч агуулсан харц хаа нэг таарах нь бий. Түүнд өөрийнхөө харцтай ажиллаж сурахт нь туслах багш зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд үзмэрч, бөө, домч, мэргэдгээд тайвширт синхрээх дом хийж чаддаг хүмүүст хандж болно. Бас йогор хичээлэхэд ч элүүдгүй гэлээ. Сявана хаан түүх таалагдж байгаа бол subscribe дараагүй бол дараарай. Мөн лайк, комент бичээрэй. За юу ч байсан болноо хараалын өгч байсан болно ш. Чихэна. Шөн дундын үед цэрэмпэл гэнэтгэн зочоод сэрчихжээ. Ингээд тэр даруй нойр нь хулжиж элдвийн бодогдоод эхэлсэн тул эргэж хөрвөн хэвтэж байтал гэнэтгэн хашаан дотор нь нэр нар хийсэн чимээ гараад явчих. Юу байдаг билээ хэмээн өндийн цонхоороо хартал бөөн галасч байхан дэрэ. Хаврын эд хуурашилттай үе шүү дээ. Арай асгсан үнс цогноос хийсч гал авалцаж байгаа юм биш байгаа. Бушуухан гарын эртхэн унтраас нам дээр гэж бодон өмд гутлаа хальт углан гарч ирвэл. Бүү үзэгд байшингийнх нь баруун тал хашаа пин жорлон хүртэл улаан гал долоолбон шатаж бай. Яахаараа юм болдог билээ хэмээн сандарсан тэр бээр гэрлүүгээ буцан орох гэснэ. Хажуу айласаа гал командуудыг хэмээн сэтгэхэд хашааныхаа хаалга руу харайтал аймгийн гал командын улаан машин аль хэдийн ирээд хашааных нь гадаа зогсчихсан. Нэг гал унтраагч шаланкаар хашааных нь гаднаас ус шүрчиж байжээ. Үүнийг хараад цэрэмбэл ихэд баярлан гал гарсан газрыг мэдээд хүрээд ирдэг овоо шүү дээ гэж бодон гэрлүүгээ харайлгаж гэрийнхнээ гараад ир хэмээн дуудаж тэр сацуу байшингийнх нь хажууханд барайстай байсан жижиг гэрийг буулгахаар хошлон уяаг нь тайлж эхлэв. Гэтэл гал гэр рүү н орохгүй шинжтэй. Харин байшингийн тойрон ороон асч байгаа нь анзаарэгдсэн байна. Тиймээс тэр нөгөө гал сөнөгч рүү "Хөөе, чи юундаа удаад байгаа юм бэ?
Наад гал чинь байшигмын шатаагаад үнс нуран болгож гүйцлээ гэж хашгирснаа гэнэтхэн. Яахараа нөхөр. Ганцаараа ирчихэд гал унтраах гэж загсаж байдаг билээ. Уг нь гал командын машин чинь нэг биш нэлээ хэдэн хүнтэй ирдэг биш билүү гэж гайхан бодоод мөнөө хэрлв. Хүй. Чи хэдүүлээ ирсэн юм бэ? Арай ганцаараа гэд үгээ тасалтал галсан өгч цэрэн пил рүү дөхөж ирээд ах トゥ төрөл төрөсөдтэйгээ уулзсан юм шиг их сайхан нэмсэглэн. Аха. Та санаа зовлтгүй. Өглөө гэхэд хашаа чинь зүг зүгээр байх болно. Гэчихэд эргэнгүйжээ. Өөнийг сонсоод цэрэн пилийн уур дүрсхийгээд явчих. Улаан нүдэн дээр хамаг байдаг байшин савмын шатаж байхад өглөө гэхэд зүг зүгээр байна гэдэг. Энэ яасан тоглоомтой нөхөр өв гэж бодхоос уурнаас ч гүйж очоод заамдад авдаг юм билүү гэж бодсон. Үгүй юу. Саяын залуугийн царай төрхийг нь би хаана гарлаа. Нэг л харсан царай байна да гэж бодсоор шороотхон авч улалзах гал руу цацжээ. Гэтэл байшингаас гарч ирсэн эхнэр нь түүний гарыг хуман барьж аваад чи чинь яаж солиороод байгаа юм бэ? Гал гэдэл дуудаад байсан. Тэр их оволцож улангасаад байгаа гал түмэр чинь тэгээд хаан байна. Бас болоогүй хүн гарч ирэхийг мэдчихэд шороо мороо цацаж маяглаад байгаа юм. Солиорн гэхэд арай дэнтний орж унт. Гэд тас намж ирдэж юм. Цэрэн бэл ихнэр лүүгээ гайхан гарч. Инг чи өөрөө ирүүл бицтэй хөө. Хамаг хашаа пинсавчин шатаа дуусч байхад юу солиороод байна. Тэр харахгүй юу? Аймгийн гал команд хүртэл ирчихсэн ус цацаа зогсож байна. Гэд үнэн голоосоо ууралсан байна. Эхнэр нь цэрэн билийн байгаа байдалд гайхшаа барсан гэцтэй. За минийхэн ханаараа тоглож дууссан бол гэртээ орцгоо. Хэмээн аргацсан ч нэмэр болсонгүй. Шатхан бүхэл салхинд ч ганхаагүй хашаа пен рүүгээ цэрэн бил хашгиран дайрсаар л байж. Аргаа барсан эхнэр нь хүүе цэрэн билээ гал командыг хин хизээ дуудаж наадах чинь тэгээд хидийд нь ирчгээд зүгээр зогсоод байгаа юм бэ. Аль хэдийн ирсэн юм бол асч байгаа галыг унтраачихгүй юу хийгээд байгаа хэрэг гэж асуувал цэрэн бил цочих шиг болсноо. Үгүй нэр юу билээ. Би наадахыг чинь ердөө бодоогүй юм байна. Гэд ийш тийш харамгцаа. Ирсэн ганц галын машин нь ердөө ганцхан хүнтэй шүү. Тэр нэг юм хашааны хаалга орчмын гал руу ирсэн. Цагаасаа хойш шоланг барьжгүй л. Өөр тийшээ ноцоод байгаа гал руу ердөхгүй юм. Нэг л хачин байнт. Гэвэл авгай. Хашаа пингээд өчлөн зүг шатаж байгаа юм бол бид хоёр луу яагаад гал цоонож төөнөхгүй байгаа юм бэ? Чи нэг анзаарахгүй байна уу? Гэж хэлээд авчи. Цэрэн бил бүрч эргэлзэг бололтой. Яах гэд байгаа нь тодорхойгүй хөдөлгөөн хийснэ. Нэрэн чинь галын илж төөнхийн оронд харин чийг даасан салхил өмнөө сэвэлцэж ин шүү дээ. Гэжээ. Чингтэл цэрэн билийн ихнэр хашааныхаа хаалга руу айжхан алхаад явчихч. Төөний нүдэнд цэрэн билийн хамгийн баг дүү болох содном бил хашааных нь явган хаалганы дээгүүр тонгоочсон даллаж байх шиг харагдсан юмсан чи. Хаа байсан баг нурт амьдардаг хүн хаанаас гэнэт гараад ирв гэж бодсон тэрбэр хашааны хаалга тайлж өгөхөр сар байтал цэрэн бил гараас натхан аваад гал зурвууч. Энийх гал руу орох нь гэд бушуухан чирэн холдсон гэж. Эхнэр нь хүй цэрэн билгүй сэхэ орооч. Төрсөн дүүч нь хаа холоос ирчгээд хашааны хаалган дээр зогсож ин шүү дээ. Гэвэл цэрэн бил. Юунд дөө хэн ирчихв хаан байна гинэ гэж эргүү царайлан асуусан байна. Эхнэр нь яагаад чиний дүү содном бил. Тэр ирчгээд хашааны хаалганы гадна зогсож байна. Сая явган хаалган дээгүүр гараараа даллан дуудлаа шүү дээ. Гэж дөлий хүнд хэлж байгаа юм шиг хашгиран өгүүлтэл цэрэн бил хариудна. Содном ч нэрээ гал сөнөгч хийдэг шүү дээ. Химэн бархираа цаваад унчихч. Ухаан алдсан цэрэн билийг тэр даруй эмнэлэгт хөргөвөл тал цус харавсан тодорхой болчий. Энэ үхэн хооронд түүний ихнэр сандарч бачимдаад хаалганы гадна зогсож байсан нөгөө дүүг нь мартаж орхиж. Харин маргааш нь багнуураас дүүч нь өнгөрчлөө гэсэн. Эмгэнэлтэй мэдээ эрх үйтэл. Нэрэ юу болоод өнгөрвөө хэмээн учиргүй айж сандарсан гэж. Цэрэн билийн ихнэр цэцэг маа өдгөө хорлол дуудсан тэр шин цэрэн билийг тархиа бараад очиход би сандарч мэгдээд хаалганы цаан зогсож байсан дүүг нь таг мартчихсан байсан. Сумын эмнэлэгт нөхрийгөө сахиж суухтаа нэр
Түрүүн содном бил манай гадаа зогсож байсан шүү дээ гэж хальт бодоод л өнгөрсөн. Харин маргааш нь дүүч нь гал сөнөөж яваад нас барчихлаа гэдэг мэдээ аваад баг нуурт гал сөнөөж яваад нас барсан дүүгийнхэн сүнс тэр шүн ахында сүүлчийн удаа ирж дээ гэж ойлгосон. Хэмээн ярьсан гэдгээ. Чихэна. 3 дахь мянгийнхаа нүрийг үзээд буй домогт Лондон хот. Аль эртнээс элдв сүг сүнс хий үзэгдлүү цуглардаг ертөнцийн төв хэмээн алдаршсаар ирсэн бил. Польшийн танигдаагүй ертөнц сэтгүүлд AL гэсэн зохиогчтой Лондоны сүнснүүд хэмээх судалгааны өгүүлэлд энэхүү учир битүүлэг үзэгдлийг судлах гэсэн оролдлогоодын тухай нөгөө ертөнцийн гийжидтэй холбоо тогтоосон хүмүүсийн тухай өгүүлжээ. 1930 оны 7 дугаар сарын 13-ны үдшин. 2025 оны 7 дугаар сарын 13-нд би яг энийг уншиж штэ. Наадмын урт амралтууд эхэлсэн. За нэр манайха энэ баяр наадмаар яаж амарцгааж байна, хаагур явцгааж байна, юу хийж байна, юу хийх гэж төлөвлөж байна. Коммент хэсгээр бичээрэй сонирхолтой штэ тэ. За 1930 оны 7 дугаар сарын 13-ны үдшин. Алдарт Royal Albert Hall-гийн хамгийн тансаг концертын танхимуудын нэгэнд дэлхийн нийтэд алдаршсан мөрдөгч Sherlock Holmes-ийн дүрийг бүтээгч Английн сууд зохиолч Arthur Conan Doyle-д зориулсан ёслолын ажиллагаанд 8000 гаруй хүн цугларсан тухай домог өнөөхөр яригдсаар л байна. Уг арга хэмжээний буруутан нь ажиллагаа эхлэхээс хэдэн минутын өмнө гоёмсог фракста танхимд орж ирэн гэрги жинтэйгээ зэрэгцээд концерт дуустал суужээ. Хэрв нэгэн няасгүй ахвал эл үйл явдалд онцгой юм гарахгүй байх байв. Юу гэвэл ноён Артур үүнээс 6 хоногийн өмнө өөд болсон юм аа. Тиймээс ч ёслол түүний дурсгал зориулсан ёслолын шинжтэй байж. Алдартай үзмэрч гэж алдаршсан өөд болоочдтой холбоо барьж. Тэднийг манай мөнх бус ертөнцөд хийх айлчлалыг зохион байгуулдаг гэх бэлэвсэн хатагтай Жим танхимд орох болон хүндэт суудлын тасалбарыг аль эрт нөөцлсөн байв. Тиймээс ч танхимд тэнгэрт халсан нөхрийнхэн сүнс орж ирнэ гэдгийг мэдэж байсан хойно гайхах явдалгүй. Ноён зохиолчийн зүс таних бусад оролцогчдын хувьд түүнийг танхимд орж ирэхэд жинхэнэ англи уужуу тайван зангаараа хүлээж авсан гэдгээ. Учир нь Лондонд хий үзэгдлүүдтэй таарах нь бараг хэвийн үзэгдэл гин. Чанад ертөнцийн гийчэд чухам яагаад Лондонд байнга үзэгддгийн шалтгааныг судлаачид янз янзаар тайлбарладаг гэн. Ийм нэгэн таамаглал ёсоор бол Британийн нийслэлд шөндөлөөр олон хүүхэд төрдөгт шалтгаан нь оршин хэмээжээ. Ер нь үзмэрч медиумуудын дунд ийм хүүхнүүд бүхий л амьдралдаа сүнс буйг мэдрэх, харах, тэдэнтэй холбоо тогтоох чадвартай гэсэн санаа элбэг байдаг. Гэвч ийм таамаглал Лондоны сүнс хий үзэгдлүүд яагаад дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн жуулчдад ч бас харагдаад байдгийн учрыг тайлбарладаггүй юм аа. Талигачид Лондоны амьд хүмүүстэй тун идэвхтэй харьцах болсноос 19-р зууны дундуур хий үзэгдлийн клуб гэжийг байгуулсан бөгөөд сүүлийн 100 жилд уг байгууллага сүнс хий үзэгдлүүд байнга эргэлдэх дуртай 10,000 гаруй объектыг илрүүлжээ. Ийм арвин баримт материалдаа тулгуурлаад өөр орчлонгийн гийчдийн шинжлэх ухааны ангиллыг гаргасан байна. Үүнд. За энэ маш сонирхолтой юм тийм ээ. Түүхий хий үзэгдлүүд. Хүчирхийллийн улмаас өөд болсон түүхэн хүнийг төлөөлнө. Ойн хий үзэгдлүүд. Эмгэнэлт явдлын ойгоор гарч ирдэг. Хорон санаатай сүнснүүд. Дэлхийн нийтээр мэдэх полтергайстууд, шуугиал сүнснүүд, нийтэд сүнснүүд, амьд хүмүүстэй эвсэг харьцаа тогтоодог онцлогт. Амьд хүмүүсийн хий үзэгдлүүд. Ийм үзэгдлийг биолюкаци бус гэж нэрлэх ба субъект нь хоёр юм уу хэд хэдэн орчинд нэгэн зэрэг оршдог онцлогт. Үзэгдэхгүй ч амархан мэдрэгдэх сүнснүүд. Энэ полтергайстийн үзэгдэл байх нь цөөнгүй бөгөөд гентийн айдас, жижиргээ болон хэн нэгний үл үзэгдэх ажиглалтыг мэдрүүлдэг.
Өнгөрсөн үйл явдлын хий үзэгдлүүд. Аль эртний явдлууд дахин сэргээгдэнэ. Цаг хугацааны хутгал даантай хий үзэгдлүүд. Түүхэн эрен үедээ зогтсон байдлыг санагдуулам тайзны чимэглэлийн орчинд үзэгдэгэ. Хий үзэгдлүүдийн гарч ирэх болон үйл хөдлөл нь өнгөрсөн үйл явдлын тухай орчин цагийн төсөөллийг улам тодотгож өгдөг. Тэгэхдээ ийм тодотголын үнэн мөнийг нэр хүндтэй эрдэмтэд юм уу дахин олдсон баримтууд нотолдог юм. Үүний тодхон жишээ бол 1636 онд үнэнч бус гэргий гэгдэн цаазлагдсан Английн 8 дугаар Карл хааны хатан 26 настай Анна Больертийн үхэл билээ. Харгас хааны тушаалаар Аннагийн толгойг хүзүүгээр нь сүхээр цавчин хороолсон гэж саяхныг болтол үдсээр ирсэн байна. Гэвч огт тийм юм болоогүй аж. 1972 онд залуухан бүсгүй жуулчид хөтчийн хамт Таур цайз дахь ногоон цамхаг буюу цайзын аимшигт газрыг үзэж явжээ. Тэгтэл түүний нүдний өмнө бараг 400 нэртэй болсон явдал гэнэт босож ирсэн байна. Хатан хаан Анна өвдөг дээрээ сөхрөн толгойгоо ялгүй хутаалгажээ. Гартаа сэлэн барьсан алуурч түүний араас дөхөж очив. Алуурч дан оймсон өмдтэй бас хатан хааны алхааг сонсож үхлийн өмнөх айдас бүү төрөөсөөгээд гутлаа урсгаад тайлчсан байсан тул тун чимээгүйхэн ойртож. Тэгээд сэлмээд аллан ганцхан далайлтаар толгойг нь тас цавчхад Анна хөдөлж шимтсэнгүй. Агшны дараа алуурчин үснээс нь барин тасцсан толгойг дээш өргөхөд хатан хааны үхтэл нүүр царай аимшигтайгаар ярваан таталцсан харагдав. Жуулчдаас өөр хэн ч энэхүү цус жүжигийг үзээгүй болохоор цочиж мэгдсэн бүсгүйн яриаг жуулчид тун итгэлгүй хүлээн авчээ. Гэвч нилээд хугацааны дараа Английн түүхийн хэсэг эрдэмтэн хатан хаан Аннаг яг л аянчин бүсгүйд үзэгдснээр цаазалсныг нотолсон байна. Түүгээрчүүл барам уг цаацыг гүйцэтгэлсэн ялтнуудтай ээлдэг харьцдаг алуурчныг Францад зээлдүүлсэн болохыг ч түүхшид мөн баталсан байна. Сүнсхийн үзэгдлүүд ийм маягаар тэртээ холын. Басгүй илэгсэг хуучин Английн өнгөрсөн үеийн үйл явдлуудын жинхэнэ үнэн дүр зургийг тодруулсаар л. Таур цамхгийн хандах ханны чанад дах дээрх луга шинэ оноо санаа дагуулсан айдас өнөөхөр нүүрлсээр байхаж. Саяхан нэгэн залуу хамгаалагч шүн жижүүрийн үеэр цамхгийг тойрч яваад ариун Петрийн хаалттай бунхны дэргэд ирснэ дотор нь юу байдаг бол гэсэн сонирвч бодол төрсөн байна. Тэгээд саваагүй залуу хананд шат тавин авирсаар цонхоор дээд бунханд нь юу болж буйг хармагцсан ухаан балартах шахсан байна. Бунхны дунд цайзын ханамдах зурагнуудаас танил болсон түүхэн хүмүүс цоврон явахаага тэднийг хатан хаан Анна Больента төстэй урт хар үстэй залуу бүсгүй толгойлон алхах хажээ. Түүний араас 1535 онд эх орноосоо урвсан ялаар цаазлагдсан улс төрч, зохиолч, энэрэнгүй үзэлтэн утопи социализмын үндэслэгчдийн нэг Томас Мор болон хатантан Соливери Жэн хоёр нөхрүүдтэйгээ сугталцсан дагах хаж. Цувааны сүлийг 1745 оны бослогын хідэн оролцогч дагсан байх юм аа. Ногоон цамхагт янз бүрийн цаг үед толгойгүй болсон эдгээр хүмүүсийн дүрдүрх нэн аимшигтайгаад хүн бүрийн хүзүүн дээр цустай зураас нүүрс шиг улалцах нүдтэй үхээнд зэвгэр царай хөхөртг нь аимшигтай байж. 1670 онд Фулхемийн цайзад дээрэмчид нэвтрэн орж нэгдүгээр Элизабета хатан хааны Эдвэлгинос нэжгээд зүйлийг тонсон тухай түүхэн баримт байдаг. Энд хамгийн үнцэнтэй давсны мөнгөн сав байсан гинэ. Он жилүүд цоврон отсоор 1989 оны хаврын нэгэн өдөр дээрх цайзад ирсэн жуулчид гайхалтай үйл явдлын гэрч болцгоосон байна. Цайзын хаалганаас шуудаа дүүрэн юм үүрсэн хоёр хачин хүн гинэт харайн гарч ирхэн дэр. Тэд гайхширч хоцорсон хүмүүсийг огтхон ч анхааралгүй хашаанаас гүйн гарч хэрмийн хананд тулмагцаа агаар дуусах мэт алга болжээ. Түүгээрч зогсохгүй яг нагшинд орчин тойрны байдал 400 жилийн өмнөх шиг цонхны хүрээнд өөр хэлбэр дүрстэй болж өөрчлөгдөн
Самхгийн хэмжээ багасч хашааны гол дахь цусан ориглоор алга болсныг ч жуулчид ажиглаад амжсан байна. Харин торуулчдыг ууссны дараа орчин тойрны юмс орчин цагийнхаа хэвэнд эргэж орсон байна. Бээр өгүүлсэн тохиолдлуудын зэрэгцээ бараг өнөөгийн амьд хүмүүс ч сүнс хий үзэгдлийн баатар болох явдал бас цөөнгүй. 1970 оны сүүлчээр Лондоны East End-ийн хороололд амьдардаг нэгэн бэлэвсэн хатагтай санхүүгийн хүндрэлээс болоод доод давхарт нь шар аригны баар байрладаг байрны хөлсний өрөөх суллаж өгөөд хотоос гарч тосгонд суурьшсан байна. Хэсэг хугацааны дараа хотын авхай хуучин байраас сансан уу байн үзэгдэх болжээ. Гэвч өөрийн хөлсний өрөөнд бус харин пив баарнд олонтоо ирж наригсныг тентхийхэн гэрчлэн ярина. Гэтэл уг хатагтай хөдөөгийн шинэ хөршүүд нь түүнийг нүүж ирснээс хойш хаашаа ч огт яваагүй нэгэн дуугаар нотолж байв. Авхай өөрөө ч ингэж гайхшран ярьдаг ажээ. Тийм болохоор энэ юрдийн блокацл бололтой. Лондоны Энфилд дүүргийн төв 2 давхар хуучны харштай хайр нарын гэр бүлд 1999-с 2003 онд шууган цүнснүүд үүрлээ чамгүй зовоосон гэдэг. Төвний үйлдэлүүд тун энгийн ширээ, сандал, мебель тавилга, гэрийн эд юмс өөрсдөө байршлаа сольчихно. 2 нэл хохин нь өглөө босоход орныхаа хажууд шалан дээр хэвтэж байна. Тэд бие дагаад орноосоо бууж яагаад ч чадахгүй ачи. Айлэрт гүйлгнээс гарсан зоосон мөнгнүүдийг тавир дээрээс зориуд унгах ил биегч полтергайст үзүүлнэ. Тэгэхдээ гэрийн эзэд төдийгүй олон тооны сэтгүүлч телевизийн зураглаачдын нүүрэн дээр шүү. Энэхүү шууган цүнс өөрийн үйлдэлүүдээ үзэгчдийн нүдэн дээр хийх дуртай байсан бололтой. Чихэна. Манай ажлын газрын манаач Дарамжав нэг өглөө ажилдаа ирээд ад чөтгөр манай гэрийнхнийг угаартуул жалах гэд салгаа байла. Хэвэн шанлангүй царайлан үгүүлсэн юм. Түүнийг угийн аль шооч хүн гэдгийг сайн мэддэг манайхан хариудна. Та угаартаж үхээгүй байгааг бодоод бурхан л тус болсон байна л. Хэмээн цаашлуулж бил. Гэтэл үнэхээр Дарамжав гуайн өвлийн байшингийн дээвэрт чөтгөр шүглчгээд байгааг би мэдсэн төдийгүй. Шөнөбөр илдэв аашааг гаргах чөтгөрийг учир мэдэхгүй баг жаахан хүүхдэн хүртэл мэддэг болчихсон. Манай дээвэрт мистик Карлсон ирээд суучихсан юм уу гэж асууж байхыг хүртэл сонссон юм. Ном зохиол гардаг цайлган сэтгэлд Карлсонтай үхээрийн бузар болсон ад чөтгөрийг хэрхэн зүйрлэж болох вэ? Тэдний дээвэр чүглсэн ад чөтгөрийг анх Дарамжав гуайн ихнэр Бальдцэрма мэдээд манай дээврийн хөндөй дотор ямар нэгэн байгаад байх шиг байна. Ойрд нэг л муу зүн совин татаад байх юм гэж нөхөртөө хэлж байжээ. Хэнэггүй дэнцэн Дарамжавгүй хариудна. За, юу л байдаг юм. Чөтгөрл шүглчгээгүй бол энд тентхийн золбон мууралгүйгээ биз. Хийх ажил нь цөөхөр хүүхнүүдийн маяглах гэж гэсээр өнгөрч байж. Гэтэл цас хаясан нэгэн шөнө тэдний байшингийн тааз нь гинэт цөмөрч сандаргач. Гэхдээ нэлдээ биш нэг хэсэг газар л цөмөрсөн байна. Дарамжавгүй өөрөө гардаж байсан байшин болохоор тааз нь тийм амархан цөмөрнө гэдэгт итгэсэнгүй. Тэгээд баригдаад дөнгөж жил хагасын нүр үзэж байсан учраас тээнхүү эргэлзэх нь бас аргагүй маа. Хэдэн хүүхдээ босгох нь дулаан хувцсыг нь өмсгöd энд байгаад хэрэггүй. Нурвал сүйд болно гадаа гарцгаа химээж байсан ихнэр нь уула галтан муухай орилоход Дарамжавгүй яава химэн гүйн очвол тэр цөмөрчгсөн газраас чинь хүн урууга хараад дүүжлэгчсэн байна. Үсэн доошоо сэгсийн асгараад ямар аймар юм бэ гэж ээлж мөнгөн өгүүлхэн тэр. Дарамжавгүй таасны цөмөрсөн хэсэг рүү үлийн харвал нэрэ ихнэрийнх нь хэлсэн шиг хүн урууга хараад дүүжлэгдчихсэн байгаа үзэгдэжээ. Гэхдээ яг хүн гэхэд хэцүү. Харин хүний дүрстэй цагаан удаа шиг зүйл унжралт нь зүүгдэж байж.
Балд цэрмаа гуайч энэ зур хэдэн хүүхдэд дагуулan уйлж хашгирсаар гадагш гарч утсан байна. Дарамж авгаан толгойд хэдэн өдрийн өмнө эхнэрийнх нь хэлсэн үг санагдчих. Энэ бүхэн яавч тохиолдлын хэрэг биш. Ёстой нөгөө чөтгөр шүглэн гэдэг нь болж байх шиг байна. Хэмээн бодхоос өөрийг хийж чадсангүй. Дуугүйхэн гарч яваад тэр шөндөө бөөнөрөө хажуу хашааныхаа айлд орж унтацгаачи. Өглөө нь дарамж явгаа хажуу айлынхаа гэрийн эзэнтэй хамт байшиндаа орж ирвэл цөмөрсөн гэж хэлэхээр зүйл байсангүй. Тааз нь өмнө нь ямар байсан яг л тэр байдлаараа байх юм. Тэмээс шүн хажуу айлдаа орж хонохдоо эвгүй зүйл бурж оргисондоо санаан зовх шиг болжээ. Дараагийн шүн дахин айлд хонолтой биш. Арга буюу гэртээ хонохоор болцгоо. Гэтэл тэр шүн таазан цөмөрхөн бүхэл огт нь гүйг чимээж дуулдалгүй нам тайван өнгөрсөн байна. Гэвчин нь дарамж авгай болон эхнэрийнхэн сэтгэлийг огтхонч тайвшруулсангүй. Хэн хэнийхэн нүдэнд цөмөрхий тааснаас унжсан дүүжлээстэй хүн харагдсаар байх шиг байж. Дахин хэд хоног өнгөрөхөд тэднийд юу ч тохиолдсонгүй. Сэтгэл санаа нь баг боловч тайвширцгааж байтал хэрэг мандчээ. Пэйшэндээ хангалттай нүүрсгий ичгээд унтцгаасан нэгэн хүйтэн шүн. Дарамж авгай босч пэйшингээ шалгавал ямар ч онгорхоор гисэн зүйл алга бай. Харин дээврийнх нь яндангийн амийг хааж битүүлчихсэн юм шиг утаа угаар сааган гарч байва. Тэмээс тэр гадуур хувцас өмсөд хөөхтүүдээ сэрэгэрэ би гарч яндан харж гадарэ хэмээн гадагшилжээ. Чэнгтэл дээвэр дээр нь бүр яндангийн хажууд урт цагаан зүйл өөрөөсөө дүл цацраан хөдлөөд байгаа харагдчих. Сайн анзааран харвал хүний арга яс байх бөгөөд хинхдэг хавирга орчмын ясаараа буюу цээжин хэсгээрээ яндангийнх нь амийг таглах адил хааж зогссон анзаарагдсан байна. Гэвч хүндий сулгай аргас болохоор яндангаас удаа сараалжлан гарсаар байгаа нь гарагджээ. Энэ ява насандаа үзээгүй яма үзсэн дарамж явгүй гэртээ иргэн орж их нэртэй. Чөтгөрийн хорлол гэдэг нь л энэ байх. Чи хүүхдүүдээ аваад хажуу хашааны айлд ор гэж хэлээд цоврон гарцгаавал дөрөвний аргаас алга болчихсон харин час улаан өнгийн дээлтэй нилээд хөгшин болов уу гэмээр хүн гартаа хавт гай зүйл барьчихсан байшингийнхэн дэргэд зогсож байсан байна. Харав хишин байсан тул тэрхүү хорлонд чөтгөрийг чав ганцоо эсвэл өвгөнүү гэдгийг ялгаж чадахгүй бай. Тэгээд ч дарамж авийнхны хувьд энэ сонирн биш байсан бөгөөд үгтлээ айсан тэд сандмент хашаанаасаа гарчээ. Харин үүний маргааш ажил дээрээ ирээд чөтгөрт хорлогдох гээд байгаа тухайгаа хэлсэн нь тэр байв. Гэрт нь шүглсэн чөтгөрийг хэрхэн танилгаж гэр орноо үхээрийн бузраас салгах вэ гэж аргаа барсан тэр бээр надад хандан. Та аваагах мундаг лам байдаг гин. Чигэлж тус болооч. Өчиг дуршин тэр муухай амийг харсан манайхан хажуу хашааны айлдаа орж хэлтэл нөхөр нь надад хань болон гарч хараад энэ чинь хэдэн сарын өмнө гэртээ угаар цохиулн нас барсан. Манай урд гудамжны эмгэнтэй яасан адилхан юм бэ? Чи танихгүй байна уу гэс. Би утаа угаар болсон гэрлүү орж буу авчираад хий буудаж хий үзэгдлийг цочоё гэсэн ч хөрш маань боловч. Дарамж аваа. Чи наад ороолонгоо тэгж өдөж байж бүр онгодыг нь хөдөлгөчгөн. Тэрний оронд зүгээр л зөнд нь хаяад манад ор. Өглөө гэхэд цаадах чинь ямар ч сурггүй болчихсон байна. Харин тэр үед нь чи сайн лам залж авчираад зайлуулхаа бод. Хэмээн ятгал. Чийл надад тусал. Гэд байга. Ингээд би ахыгаа гуйд шалсаар тэднийд хамт очсон юм. Дарамж явган дээвэрч шүглсэн чөтгөр яагаад яндан бөглөж угаар туулах гэсэн юм бол хэмээн намайг асуухад абагах маань хэдэн шат тарин хэлснийхээ дараа тэдний дээврийн хүндийд атгах шар буурцэг шатаан их утаа гаргаад дарамж явгаад энэ чөтгөр хэдэн шин танаахаар эргэлдэн хоол хүсчээ. Та нарын анхаарлыг татах гэж ноцолцоор байсан бололтой. Одоо дахин танааханд үзэгдэхгүй. Дээврийн чинь хөндийгөөс бүрмөссөн явсан гэж билээ.